За эрхэм хүндэт үзэгч та бүхэндээ бид 100-ны хөлгөө цуврал нэвтрүүлгийн хаан 9 дэх дугаарыг хүрэхэд бэлэн болсон байна. За өнөөдөр одоо бидэнтэй хамт хурдмар судлаач, зураач, Прүсрэнгийн дэш нэмрэл хүрэлцэн ирсэн байна. За сайхан намарч байна уу? Сайхан намарч байна. За тэгэхээр өнөөдөр бол бид одоо энэ Монгол төрийн баяр нааданд одоо дөрвөлж яригдсан амжилтаараа шалгарсан энэ алдарт хурдан хөлгүүдийг одоо хүргэж байгаа энэ бүх цагийн энэ түүхэндх одоо сайхан хурднуудын 9 тэрэмлэгт хурдан одоонуудын талаар одоо ярих гэж байна. За тэгэхээр азарганд нь бол одоо улсын баяр нааданд 2 төрөл 6 харигдсан Төв аймгийн Сэргэлэн сумын угуул Монгол улсын Манлай яаж Ланаажвын дамдангийн хүрэн азраг. За их насны моринд нь бол улсын баяр нааданд 76 77 онд төрүүлсэн Сэлэн аймгийн уяач одоо Дөвжирийн хээрч гэж ярьдаг, Дасцүгийн хээрч гэж ярьдаг тийм ээ. Энэ хоёр хурдны талаар одоо та бүхэнд мэдээлэл хүргэнэ. За тэгээд Монгол төрийн нааданд одоо яг сүүлийн үед одоо 21-р зууны их үед л гаж яг мэдээллийн сайтуудаар бол их олон мэдээлэл тархсан тийм. Төрийн наадмын 8 медальтай 3 хүлэг байна гэдэг. За одоо нэг нь бол аврах зэрд мөр маань 3 төрөөс 5 харигдлаа. Ажны шарга газар маань 6 төрөөс 2 харигдлаа. Гэсэн чинь одоо дамдунгаа өөр азраг гэж. 2 төрөөс 6 харигдсан аврах хүлэг байна. Одоо бид бүхэнд бас энэ азрагыг нүдэрээ харах те бас энэ одоо алтноо бичлэг сайхан бичлэг гоё сайхан бичлэг гэж сайхан канонд тод харж болно. Тэгээд энэ хүрэн азрагны юу нь та энэ амжилт удам мөхчд үсийг бас танилцуулж өгөхгүй юу? Хинти аймгийн Жаргалтаан сумын уяас Сөөнэн гомбын унган адуу, Төв аймгийн Сэргэлэн сумын уяас Ланаажвын дамдангийн хүрэн азраг 1959 онд ардын хувьсгалын 38 жилийн оюун баяр нааданд Хинти аймгийн Жаргалтаан сумын уяас Манлын хүрэн нэртэй аман үзүүнд дурдсанаас хойш 1963-ны ардын хувьсгалын 42 жилийн ойгоор 8 настай азраг айргийн 3, 1966 оны 45 жилийн оюун баяр нааданд 11 настай азраг айргийн 3, 1969, 1970 оны ардын хувьсгалын 48, 49 жилийн оюун баяр нааданд 14, 15 наснда айраг турдаж 1965, 1967 оны ардын хувьсгалын 44, 46 жилийн оюун баяр нааданд 10 настай, 12 настай азраг түрүү магнайт турдаж нийт улсын их баяр нааданд 2 удаа төрүүлж, 2 удаа аман хүзүүдэж, 4 удаа яригдсан он сурдан үлгээ. Монголын хурдан орны түүхэнд ярьсан ажны шарга банзрагчийн авраг зэрэг гэж төрийн нааданд 8 харигдад төрүүлсэн одоо 2 хурд байдаг. За тэрний 3 хурд байдаг. Нэг нь бол одоо Хинти аймгийн Жаргалтаан сумын угуул Сөөнэн гомбын унган адуу гэж одоо түүх цуван дээр байдаг. За Сөөнэн гомб гэдэг нь бол яг нь ер нь Хинти аймгийн Жаргалтаан сумын угуул Цэвэний гомб гэдэг одоо ийм хүн байсан юм шиг байгаа. Тэгээд энэ хүнийг талаар одоо Хинти аймгийн Жаргалтаан сумын Дашин давг гэдэг одоо нэг 80 насны нэг буурлын ерөөс ярьж яхийг сонссон. Ер нь бол одоо Цэвэний гомб гэдэг хүн Хинти аймгийн Жаргалтаан сумын тэр Баян цогтөр гэдэг энэ нутаг одоо Ширийн хөндий гэж одоо Жаргалтаанаас хойш байдаг тэр Ширийн хөндий гэдэг газараар одоо нутгалж байсан ийм хүн байсан юм шиг байна. Тэгээ яг хуу Сөөнэн гомб гэдэг хүн бол одоо өр хүүхэд одоо цөөхөнтэй тэгээд адуу мал их олонтой. Тэгээд тухайн үед одоо тэр үед бол 1950-ад оны ихэнх үед одоо улс орон дээр бас нэгдэлж хөдөлгөөн эхлээд одоо нэг адууг дэллэн хөвөрлөн жилд одоо тэдэн килограмм дил тушаач гэдэг юм уу ийм одоо цаг үед бол одоо тэр Хинти аймгийн Жаргалтаан сумын Манал гэдэг хүнд адуугаа өгөөд тэгээ Манал гэдэг хүн бол одоо уйж ирээд 1959 оны улсын баяр нааданд бол одоо соёолын хүрэн азраг түрүү магнайт турдлуулад хязаалан хүрүүрээ аман хүзүүнд турдлуулад буцсан. За тэрийг нь бол одоо тэгээд буцахтаа тэр хүн бол хоёуланг нь одоо 8 хийгээд энд үлдээсэн. За соёолын төрүүлдэг хүрэн азраг нь бол одоо 1966 оны улсын их баяр нааданд азраг болоод төрүүлээд 69 онд айргийн 5 турдалсан Төв аймгийн Эрдэнэ сумын харьяат Монгол улсын Манлайваас Самплын эсрэг их хүрэн гэдэг одоо түүхэнд одоо тэмдэглэн үлдсэн энэ алдартай хурдан азраг бол одоо тэр соёлын төрүүлдэг хүрэн юм шиг байна. За одоо баг хүрэн гэдэг нь бол одоо хязаалан аман хүзүүцсэн тэр баг хүрэн нь бол улсын баяр нааданд 2 төрөө 6 харигдсан Төв аймгийн Сэргэлэн сумын угуул Ланаажвын дамдангийн одоо алдартай хурдан хүрэн азраг. За дамдангуй бол уул гарал бол Завхан аймгийн хүн гэж одоо баяр магнайгаан ном зохиолд одоо бусад хурдан мөрний түүх цуван дээр байдаг Завхан аймгийн гаралтай ийм хүн байсан юм шиг байна. За энэ Монгол улсын анхны одоо энэ Манлай алдарт уяачтаас чи Батын Төрөө Адрах гэдэг хүн, Ланаажвын дамдан гэдэг хоёр хүн бол Завхны угуул хүн байсан юм шиг байна. За тэгээд Ланаажвын дамдангийн хүү одоо Цэндбаатартай манай Даш нэмрэл бас олон уулзаж байсан байх тийм ээ. Одоо хөрхи бурхны оронд зүүн ийм хүн байгаа. Тэр хүн бол одоо аавынхаа хурдан бууралмөр хүрэн азрагын трийг нь унж байсан тийм аман ярианууд бас нэлээд их байд юм билэ. Тэр баримт кинон дээр одоо Төмний ихэд баримт кинон дээр тэр
Хөрөн газаргыг уургалж барьж өгч байгаа хүн бол одоо бас амьд байдаг юм байна. Энэ Дөвөмгийн сэргэлэн суманд байна. Сүхбаатар гэж хүн байдаг юм байна. Тийм тэр одоо хөрөн газаргыг ч тэр уургалж барьж өгч байгаа хүн бол одоо би шүү дээ. Тэгээд тэр жилийн улсын наадам газаргамар хоёр нь одоо төрүүлсэн. Тэгэхээр одоо Дамнангой бол үг дуу цөөтэй тийм их сайхан одоо дуяач хүн байсан. Тэгээ хөрөн газарга 1959 оны улсын байр наадамд хязгаалan аман үзүүлснээс хойш соёолон хавчиг 7-г 4 жил бол одоо ер нь яаж уралдсан түүхийн цугаанд байдгүй. Ямар ч байсан одоо чухам айрагдсан юм уу? Энд ирээд одоо айрагдаж чадаагүй дагуур тавьсан юм уу? 10 адар тавьсан юм уу гэдгийг бол одоо батлах баримт мэдээсэлт байдгүй. Тэгээд 1963 онд улсын их байр наадамд одоо 8 настай азарга одоо Төвөмгийн 40 жил таардаг жил баха тийм ээ. Алтан булгийн жижиг шарвын буурал Төвөмгийн баян цагаан сумын тожлын их зээрдэг одоо нөө Танзарамгой хөрөн газарганы дээдлийн одоо хурдан хөрөн газарга тэр хоёрын ард орж одоо тэр их баяр наадамд азарга болоод 8 настай азарга айрагдаад тэгээд 64 онд бол улсын баяр наадамд Алтан булгийн Сүнрэнгийн цагаан гэдэг азарга төрүүлсэн тэр жилийн наадамд бол одоо хөрөн азарга байдгүй. За тэгэл 64 оны-гээс тоцоол 63 оноос 70 оны хооронд одоо улсын наадамд бол завсаргүй айрагд төрүүлсэн байдаг. Одоо Намнангийн хөрөн гэдэг газарга. За тэгээд энэ хоёр хөрөн газаргатай бас нэг адууны гэж яддаг. Тэр Хинтээ аймгийн Яргалт хаан сумын Сөөнөн хэмээх гомбын адууны одоо Төвөмгийн Эрдэнэ сумын Багаагийн Александрын хөрөн гэдэг газарга 1968 онд улсад төрүүлсэн байдаг байхаа тийм ээ. Энэ хөрөн газарганы эзэн тэр Бархасуудын Багаа гэдэг бол Өр Хангай аймгийн Хужирт сумын угуул хүн байсан гэдэг одоо Эрдэнэ сумынхан бас ярьдаг юм байна лээ. Тэгээ манай олон жил одоо болсон. Тэгээд одоо Александр гэдэг хүн бол яхахгүй Төв аймгийн хүн. Тэгээ одоо хөрөн газарга төрүүлсэн. За тэгээ нэг хурдмарны уралдааны түүхэнд байдаг нэг сонирхолтой юм бол 1968 оны улсын баяр наадамд одоо Александрын хөрөн гэдэг газарга төрүүлээд одоо Дамнангой хөрөн газарга аман хүзүүнд хурдалсан байдаг. Тэгэхээр одоо морь бариачийн цовнаас үргээд уг нь бол Дамнангой хөрөн газарга одоо төрүүлж ирж ирсэн газарга хургаад тэгээ Александрын хөрөн төрүүлээд нэг адууны хоёр газарга нэг нь төрүүлээд нэг нь аман хүзүүцэн ч гэж ярьдаг. Тэгээ одоо хожим үнэхээр одоо энэ бол тухайн үед одоо байсан харж исэн хүмүүсийн хэлсэн үг одоо ингээд амнаас ам дамжаад явдаг байх. Магадгүй одоо тэр үнэхээр тийм байсан бол одоо улсын байр наадамд 3 төрүүлсэн Монголын одоо энэ алдартнуудыг нэмдэж одоо байж магадгүй гэсэн ийм азарга байжээ гэж одоо дотроо бас түүхчид ингэж ярьдаг юм байна лээ. Тэгээд 1964 онд одоо яасан мэдэхгүй тэгэл 65, 66, 67, 68, 69, 70 гэдэл одоо улсын баяр наадамд 2 төрүүлээд 6 харигдахтаа 1970 онд бол хамгийн сүүлд одоо 59 оны хязгаалan гэдэг чинь 70 онд бол 15 настай азарга хамгийн сүүлд улсын баяр наадамд 70 онд усар живийн чараж үндэсний хөрөн гэдэг азаргыг төрүүлэхэд 4-т ороод тэгээд л одоо тэрнээс хойш ер нь магадгүй бас уралдахаа байсан байх. Тэгээд тэр Сүхбаатар гэдэг хүн бол ярьж байна. Тэгээд хөрөн азаргыг би өгөхт нь бол одоо бас дэрэгдэн байсан. Тэгээд энэ Дамнангой бол энэ Төвөмгийн сэргэлэн сумын урд талд энэ Тарианы бригадын одоо Тариа бригадын дарга байсан ийм хүн юм байна. Тэгээд одоо хөрөн азарга бууралмар хоёроо бол тухайн үед одоо тэр хүн бол одоо бас тижээж тийм ээ. Одоо тижээж үйдэг байсан юм аа. Тэгээ би бол одоо тэрийг сайн мэдхий. Тэгээ хөрөн азарга уягдхай байсан цаг үедээ бол одоо будааны өтрөм дээр байсан нөгөө будаа идээд тэгээд одоо будаанд хэрүүлнэ гэж ярьдаг бас тийм ээ. Монголд ч одоо Жанчвын хол гэдэг азаргыг будаанд хэрүүлсэн гэж бас нэг ярьдаг байх шүү тийм ээ. Улсад 6 харигдсан, 1 төрүүл 5 харигдсан, 3 аман үзүүлсэн байх шүү тийм. Тэгээд тэр хол азаргыг тэгж ярьдаг. Тэгээд тэр Сүхбаатар гэдэг хүн бол одоо яа харахгүй тэгээд будаанд хэрүүлээд одоо хөрөн азарга бол одоо байхгүй болсон юм аа. Тэрийг нь би бол одоо сайн мэднэ. Тэгээд 70 оны намар. Тэгээд хөрөн азарганы одоо төлүүдээс чинь одоо Монголын нус төвчний 750 жилд одоо Цэндбаатар гэж өөрийнх нь тэр хүүн унж айрагдсан хамарцгаан хар азарга. Тэр хар азарга гэдэг одоо олон хурдан төлөвд гарч ирсэн. Завхан аймгийн Алдархан сумын угуул Төв аймгийн Сэргэлэн сумын харьяат Монгол улсын мандав яаж Ланаажвын Дамдан Ардын хувьсгалын ойн хоёр наадмаас уйсан хөлөг мордон 3 төрөө 10 айраг хүрсэн амжилтаараа анхны мандав яждын нэг болсон хүн. Түүний хурдан хөрөн азарга улсын баяр наадамд 2 төрөө 6 харигдсны дотор 1965-аас 1970 оны хооронд тасралтгүй 6 жил төрүүлж яригдсан хурдан ажнаа. Харин Төмнөх бууралморын Төв аймгийн Баян Бараат сумын уяж Далайн Дамби гэдэг хүний унган адуу 1967 оны ардын хувьсгалын ойн баяр наадамд төрүүлсэн. Хойдон жилийн үеэ 1968 онд мөн л улсын баяр наадамд төрөө магнат хурдсан боловч түүний ард хүүхэдгүй ирсэн Төв аймгийн Борнуул сумын уяж Пүрвжүүн хөрөн морийг урьдчилуулж бууралморыг аман хүзүүнд барьсан байдаг. 1969 онд бууралмар улсын баяр наадамд 6 хурдсан бол 1970 оны улсын их баяр наадамд 13-т харин 1971 оны ардын хувьсгалын 50 жилийн ойн баяр наадамд айргийн 5 хурдсан.
Ийхүү буурлмаар төрийн хоёр наадам нэг ам үзүүж нэг харагдсан бол Дамдын уяаж 1982 оны ардын хувьсгалын 61 жилийн оюун хоёр наадам шүтлэн хар халдсан үрээ хүүхэдгүй аман хүзүүнд дурлуулсан. Ардын хувьсгалын 60 жилийн ойд хонгор азраг айргийн 5 Монголын нууц төвчний 750 жилийн ой хэрлэнгийн хөдөө харалдуулсан наадамд хар халдсан азраг мөн хүүхэдгүй 4 дурлуулсан боловч нэг байр хурааж айргийн 5 дурлуулсан. Ийхүү төрүүлсэн хоёр наадмаас 3 төрөө 10 айраг улсын бүсийн зэрэгэлдээ анхны наадмаас айраг хүртсэн Монгол улсын манлай байшдын нэг байсан. Өнөөдөр их наадмын өдрөө уяачин хүний их ажлын дүн гарахад хэдхэн цаг үлджээ. Дамдын урч назаргаан 4 цаг, их насаан 3 цагаас идүүлээд усалж байгаа. Нотнингийн өнөөдөр нэг уяндан 2 алтан медаль авчирсан энэ назарга их нас 2 өнөөдөр ямархан янзтай наадахыг дамдын уяачин чадварыг шийдчихлээ. Өнөөдөр яаж уралдах тухай аавынхан хамгийн амтэн захиаг авсан бяцхан хүү уралдааныхан дөрөөнд гарлаа. Бандагч уяач чигсэн бас хүүдээ хамгийн сүүлчийн чухал заалтан өгсөн. Улсын наадмын талбарт уралдаж сурсан энэ морид одоо юу болох гэж байгааг өөрсдийнх зөнгөөр мэдчихэж байдаг бололтой. Баряны газар ирэхэд буурлмарт энэ хүрмөр хүүхэдгүйгээр уралдаж ирлээ. Хүүхэдгүймэр хэдий хөнгөн боловч хурдан буурал аргагүй сугарлаа. Буурал төрүүлээ. Хонгор азраг нэг байдаг баха тийм ээ. Тий, сарман хонгор гэдэг. Яг төлийнхэн төлүүд юм билээ. Төлийнхэн төлүүд. Тэг яг одоо тэр хурдан мөр 60 жил гэдэг ном байдаг нэг сагна. Тэрний арын хулсан дээр дамдангай нэг хонгор халзаа зэгэл азрах ч нэг гой халзаа азрах гөхлийн буусан зургтай байдаг. Тэр бол яг хүр азрагын төлөв юм байлээ. А тэрний төлүүд нь тэр одоо сарман хонгор гэдэг улсын 60 жилд харийн 5 тагсан. За нөгөөт нь 82 онд сэргэлэнгийн 3 өрөө холбоотой ирээд. Тэгээд энэ дээр одоо төрүүлдэг нь одоо нөгөө бавууд орч хурдан хондон бавууд орч ялаа тий. Одоо 90 цэнтрж байгаа хар азарган тэрийн одоо тий. Тэр хонгор үрээ төрүүлээд тэгээ хамар цагаан хар хүүхдгүү. Ам үзүүлээд гуравтан дашгүй хонгор. Тэгээ яг дашгүй хонгор арай илүү буруудалд нь орсон юм билээ. Тэгээд сэргэлэнгийн 3 хүүхэн сууж байгаа л за ингэ сууж байгаагаар л барьчихгээд дашгүй байсан. Тэнд дэвж хонгор азах юм хаасаа шүү гэдэг юм билээ дашгүй бол тий. Тэр хонгор төрүүлдэг хонгор нь харсамжтын хонгор азрах гэж одоо сүйд. Санд сундуу гоожсон наадам дарагддаг тэр хонгор азраг байгаа. Тэгээ на хамар цагаан хар чинь тийм их ааштай юм бүлэгдэг азраг байсан гэсэн их ааш муутай. Нуус төвчөнд бас хүүхдгүүд дөрөв турталсан шүү дээ. Тэгээд тавд баригдсан. Яг цуваа мууван дээр бас тэгээд зарим ном дээр бол байдгүй байлээ. Тийм байгаа. Тэгээд тэр Цэндбаатар ахтай уулзахад бол яг 58 оны нохоо жилтэй хүн юм билээ тийм. Тэгээд айлын өргөмөл хүүхд өргөдөж ятсан. Тэгээд яг Цэндбаатар ахаа яг төрсэн аав хэдүүс нь болохоор энэ драмын чадварын чадвар дуудулдаг ээж нь дуудулдаг хүн байсан манай ээж гэж ярьт юм лээ. Тэгээд мор бариач 68 онд бол яалчгүй яг үнэхээр мор бариачийн тэр нөгөө ногоон цумнаас үргээд зог тусцдаг. Тэгээд Александрийн хүн гэдэг сард. Тий. Тэг чи бас буурлмар бас төрүүлсэн шүү дээ. Тэгээд хүүхдгүү морыг ам үзүүдэл борнорын бүрэмжийн хөрөмөр ам үзүүдээ тэрийг одоо хурдан морны комиссийн тусгай шийдвэр гэж нэг тийм шийдвэрээр бас тэгээд хүүхдгүү морийг урагшлуулдаг. Нэг хэсэг тийм байсан юм билээ. Манай Монголын наадамд одоо зүгээр ингэ судалж үзээд хүн амтны юунаас жагаад хүн дандаа урагшлуулдаг байсан юм билээ. Яг 2-3 жил давтагдаад өрөөлдөө сүүлийн жилмэд нь хасчихсан тохиолдолд тийм юм гарддаг юм билээ. Тэгээд ер нь дамдангойг бол тэгээд дандаа намар мамраар очиж хатуугаа тэр хүр азар буурдмороо унж идлээд хатуугаар нь тэгээд аж тийшдэг байсан манай аав гэж ярьж ирсэн надад тий. Ер нь яг хөргөн азарганы удмыг нь одоо тэгээд одоо тухайн үед ч одоо 1950 оны үе гэхээр чи одоогоос бид нэг 70 жилийн өмнөх юм ярьж байгаа шүү дээ тийм ээ. Тэгэхээр яг удмынхын талаар гэдэг ярих бол одоо яг хурдан морины ном зохиолдоор бол энэ Сүхбаатар аймгийн уул уян сумын одоо тэр хурдан хөрнүүдийн өгшөлтэй хадуу юм гэлээ гал зарим хүмүүс ч тэгэл бичсэн л байдаг. Тэгээ тэр Дашин Давг гэж жаргал тааны тэр хүн ярьж байхдаа бол яг би уул уян гэдгийг бол мэдэхгүй ээ. Гэхдээ одоо 1940-од оны үед байна уу Сэцэн хан одоо энэ Хинтээ аймгийн одоогийн наадамд айрагдсан
тэр сөөнөн гомбын морин дэлтгэж шалтгаан зэрэг байсан. Тий. Тэрнээс их олон хурдан адуу гарсан шүү. Тий. Тэгэхээр би бол тэр халдраа зэрэгний удамтай л болов гэж бодож байна гэсэн. Тэгээ одоо тухайн юмыг мэддэг ахмад буурал сайхан буурал уяачид бол одоо ихэнх нь байхгүй болсон учраас ер нь бол тэр баттай мэдээлж гисэн тэр хүн энэ олон хурдан хөрөнгөний өмнө бас морин дэлтгэж Хинтээ аймгийнхаа нааданд дайрагж байсан хурдан алтраа зарахтай байсан юм байна гэдэг ийм мэдээлэл бол одоо байгаа юм л да. Тэгээд одоо Жаргал тааны унган тийм зэрэг айрагдсанаас хойш одоо Жаргал тааны нутгаас улсын нааданд азраг айрагдаг байж байгаад 1998 онд тийм ээ ардын хэмсэлийн 77 жилийн их хоёр нааданд Хинтээ аймгийн Жаргал тааны сумын Санжаагийн дөрөвдөх гэдэг хүн одоо хурдан алтраа зарга бас улсын нааданд айрагдсан шүү дээ. Жаргал таан бол одоо тухайн үедээ 1950 оны үед энэ олон хурдан азрагнуудын одоо удам мөгшөл бол тэндээс ихтэй. Тэгээд одоо гисэр вангуу хүн азрагч бол их хүрэн дунд хүрэн баг хүрэн гээд олон хурд үе үеэрээ одоо хурдалсан шүү дээ тийм ээ. За тэгэхээр хүрэн азрагны тухайд бол одоо ийм байна тэгээд. За өнөөдрийн дугаарын их насны морин нь бол одоо Сэлэн аймгийн уяач Мандал сумын уяач Дөвжрийн хээр гэдэг одоо алдартай хурдмаар улсын нааданд 70-аад оны дунд үед одоо 2 төрүүлсэн байдаг 76 77 онд. Тэгэхээр даш тэмрэлийн хувьд одоо бас өөрөө нэг талдаа Сэлэн хүн одоо Сэлэнгийн одоо өгсөлтэй хүн ер нь танай нутгийнхан энэ хээр мөрийг одоо ямар мөр гэдгийг эний чи багтаа их олон төрүүлсэн мөрөө гэж одоо ярьдаг тийм ээ. Удам мөчлийн талаар Баатар уйлын өшөөний унгуу ер нь айл газрын унаг гэж ярьдаг юм энэ талаар нэг сайхан мэдээлэл өгөөч. Сэлэн аймгийн Мандал сумын уяач Дөвжрийн хээрмөр Сэлэн аймгийн Мандал сумын Цэмбэлийн хүрэн азарганд Дөвжрийн хээргүүг хураалгаж 1965 онд эр хээр унаг төрсөн энэхүү алдар турдан хээрмөр баг шүтлэн хязаалан соёолон хавчиг завсаргүй 5 жил сумынхан баяр нааданд дараалан төрүүлж 7 настай мөр өнжөөд 1972 онд 8 настай мөр сумынхан нааданд төрүүлж 1973 онд 9 настай мөр ахин төрүүлээд 1973 оны 7 сарын 18-нд Сэлэн аймгийн Мандал сумын нааданд Баруун хараагийн уран бүргэдийн улсад зургаасан хар морины ард орж аман хүзүүн дурдсан бол 1974 онд 10 настай мөр ахин сумынхан баяр нааданд төрүүлж 1976, 1977 онуудын улсын их баяр нааданд жил дараалан төрүүлсэн алдар турдан хүлгээ. За аргагүй яг 70 оны дунд үед бол одоо итгаж ирчихсэн хурдуудыг улсын нааданд бас хоёр төрөлхөөс өмнө бас нэг уралдаж ирсэн юм байлээ тийм. Тэгээ наа яг аргагүй хараагийн сав нутгийн унгаа одоо тэгээ их таадны хулын ялчгүй тэгээд том толон сартай хараагүй байсан гэсэн тийм ахтуу хоёр хээрмөр гаргасан гэдэг. Их нь бол эцэг нь бол Цэмбэлийн зээдгээд азраг байсан гэдэг байгаа. Тэр яг ингээд яг тэр ном зохиолдохоор улсын нааданд бас төрүүлж яригдчихсэн азраг гэж яриад байгаа. Тэгээ яг тэр Цэмбэл гэдэг хүн тухайн үед өөр хүний нэр дээр очиж бас мордууд нь уралж ийсэн үү гэдгийг үзгээр цуван дээр үзгээр бол гаж ирэхгүй байгаа. Зүгээр Сэдэн гэдэг чигийн ном уншихаар болохоор багт нэг дүүж 3 харигцаа азрагны тухай бас яригдаад идэх эцэг нь. Тий. Яг Цэмбэл гэдэг үнээр бол байхгүй л байгаа. Тэгэхээр бас энэ дээр өшөө бас ингээд яг мэддэг хүмүүс нь бас их ховордоод байна л та одоо. Тий. Тэгээ энэ морчин ерөөсөө дааг тэр сумынхан дарга маргагийн дарга байсан. Тэгээ энэ хээрмөр ч одоо тэгээд дааганд нь майх шараа гэж одоо тэр баригатын дараагаас нь худалж авсан байна. Тэр тасцав гэдэг үнэ энэс төвжрүүгээс. Тэгээ дааг шүтлэн хязаалан соёолон хавчиг 5 жил дараалаад сумынхан Мандал сумынхан баяр нааданд Мандал сумын нааданд 5 жил төрүүлсэн. 5 жил дарааж угсаа таагнаас ахуулаад тэгээ 7 том мөр өмжөөгөө 8 том мөр дахиад юм төрүүлсэн. Энэ уралдсан цагаас хойш ерөөс нэг удаа ам үзүүлсэн билээ яг. Тэр 10 үттэй даа гэсэн баха. Улсын баяр нааданд одоо зүүн хараагийн Мандал сумын нөгөө уран бүргэдийн хар моргээд 6-аас нь тухайд бас нэг зартай худмар байсан билээ. Тэрэнд нэг энэ ойг уралдсан үедээ тэрэнд л нэг дийлж ам үзүүлчихсэн билээ. Яг тэр нь давхар уяагаар юм билээ. Өөрийнхөө сумын нааданд оч төрүүлчихэд дахиад тэр зүүн хараад болсон юуны ой гэлээд тийм том ойд очиж уралдаа тэр уцад тэр жилээ харамор зургаалцсан жилээ ирээд тэр хээрмөрийг дийлж нэг төрүүлсэн мэт ерөнхийдөө нэг 14 5 төрүүлсэн мөр гэдэг баг. Ерөөс ганц ам үзүүлсэн. Аргагүй хурдаад байсан. Тэгээд энэ төвжир гэдэг уяач нь болохоор одоо энэ Монгол улсын хятад доржин зүгэ гэж батсан байна тий. Тэр хэдүүстэй их найз. Нааша тийм бургалтай сангаа гэж байгаа төстэй чи моднохоо уяас одгийг тааруулж наашаа ээж усын нааданд жуулдаг.
Тийм байсан баг. Тэгээ яг энэ уяагийн төвжиргаан энэ юунд дэш одоо яг уяаны багш гэж нэг хүмүүс бас байгаад байгаа маа. Тийм одоо мандал сумын мөнхийн жигмэд гэдэг хүн. За зүгж одоо хамт явдаг. Тэгээ одоо манай зүү харагийн мандал сумын маа нөгөө доржаах ба штэ. За. Доржаах бол энэ хээр мөр идсэн талаар сайхан юмнууд бичиж яг өөрөө бас тухайн үедээ хамт явж исэн билээ шүү. Энэ хамт явж туслах уяаж модны хүүхд мөхтөр хамт их олон жил явсан билээ хамт. Тэгэл яхад дандаа ингэж ирээл энэ цаанаас орж ирээд бургалтан сангийн аж ахуй төстөр зэг байгуудаа нийлээл гал болоод наашаа жууралцсан. Тэгээ улсын баян нааданд 76 онд одоо сайхан тийм өнгөт бичлэг байдаг юм аа улсын нааданд оруулж байгаа. Айдсан даваа уруудаал боход бол хээр мөр өнгөндөө ардэн балчинга одоо Дахны Бэлжингээ тийм Монгол Улсын алдат төрүүлж тэр хүний харамар 3 тэр зөв баруурагийн юм байгаа. Тэгээ 3 дээр одоо алдарт танцны мөгөн тоглоо хоёр мөргөл. Одоо на даваахан баг дүүчин хэмбэлээ цэрэн хүү ах унаад энэ айдсан давааны уурт гидэл татаад буужж чадсан сайхан бичлэг байдаг өнгөт бичлэг. Тэгээ ихэд ахын хоёр гаранд улаан цэвэр байсан гэж даваах дүүг авах жоохон зодох гээд хөөсөн гээд тэгсэн чи танцны мөгөн хоёр хүүхдийн гарыг хараач гэсэн гээд бүр дийлэхгүй бүр хэр мөрөг явчих гээд байсан гэдэг. Нэг тийм их бас яриа байдгийн. Тэгээд сайхан бичлэгэн дээр харж байхад бол их том сайхан товрон битээ тэгээд одоо яг энэ эцэг тал малнаас ингээд дэшээ яхаар нэг чаргалан дадуу бах маш өндөр магадaltaй. Яг одоо сэлэнгийн адуу угаасаа хойноосоо орж исэн товр битээ тий. Адуунууд байсан. Дээр үе одоо энэ манай энэ хідэн сангийн аж ахуйн хідэн зоо техникч гэдэг мундаг хүмүүсийн бас одоо шууд нөгөө бодлогоор хийсэн үр дүн тий сайхан хурд адуу бий болголоо. Тэгээ жаргалтаас энэ сангийн аж ахуйнууд тараасан адуунуудыг үр удмууд ингэж одоо энэ өрөн мөрөнд хэр мөрөн дээр гаж энэ Шандас сайд хурдан гөлбүүдийн уралдаан наадамчин бүлгийн анхаарлыг ихэд татдаг. Их наадам 6 насны мөр дурлсны дотор их насны мөрдийн уралдааны зөв бүхний анхаарал чиглэлээ. Энэ жил манай нэгдэж малчид алдарт уяачид маань их хоёр наадамдан 416 хурдан гөлбүүдийн хүч чадан Шандас сар хорсоойчээ. Гол горих даваагүй Бартан амгийг дуулан айсан хурдан гөлбүүдийн уралдааны сны хор нөхөр зэдэн бол тэргүүтээ манай нам засгийн өдөртөгч баяр наадам хүндэт зочид боён тухай төрүүлсэн иржээ. Минут өнгөрөх тутам уяач эзний арга ухаан унсан хүүхдийн апааж самба унган хөлгийн Шандас хүч тодрон тодорсоор Сэлингийн зэнхрагийн сэнгийн жохин ажилчин дөвчний хээрмөр 27 км газар 39.9 минут хурдан төрүүлж төмний ихийн торгон жилгон өргүүллээ. Наадамд төрүүлсэн 6 насны маритийн дөрөв цолдож унсан хүүхдүүдэд Монгол Ардын Улс орны нэгдүгээр нарийн бичгийн дараа бүгд нарийн Монгол Ард улсын ардын хурлын дөрөвдүгээр нарийн хөтөлбөрийн баг дуусгын зүйл гаргууллаа. Энэ хээр мөрний чинь тухай дээр үе одоо 90 онд одоо тэр үнэн сонин мөрөнгийн юм дээр бас тусгай дугаар мөр гарч ирсэн дээр мөрний зураг мөрхтэй хурдан хээр гэдэг нэр мэртэй тийм сонингийн юм дээр одоо ингээ Сүхбаатарын туг гэж сонин дээр гарч ирсэн 90 оны 7 дугаар сарын 9-ний өдөр бас нэг юм сайхан Эрдэнэ төлгийн хувь заяа гэсэн нэгтэй тийм бас нийтлэмэл гарч ирсэн байдаг. Энэ дээр бол энэ бас зөндөө сайханууд битсэн байдаг юм л да хээр мөрний юм дээр бол 75 онд анх гэж улсын наадамд оролцсон юм байна. Хээр мөр. Тэгээ яг буцаж алдаад гүйлгээд ингээд уралдуулаад яг янз янз болж байгаа 42 тах гэсэн гэж улсын наадамд. Цэмбэлийн хээр гэдэг азарганы төл. Цэмбэлийн хээр гэдэг нь болохоор одоо өндөр алтан гэрэл гэж 1975 онд 2 үрээ улстай харагдуулсан тэр хүн Сүхбаатар аймгаас атарсан үрээ юм гэж яригддаг байсан. Их тал нь болохтой зэрэг дөвжиргааныг халтаргүй ичээ харлаа гэж ганц үе өгсөн судалдаж авсан. Уг өгсөл нь бол Эрдэнэ Балдан гэж манай мандал сумын тим айлын адууны өгсөл юм гэлээ. Тэгэлгүй яах вэ? Манай аавыг цуг явъя гэдэг дөвжир ах маань ирээд тэгсэн чинь би явж чадахгүй би таархан байна. Чи манай хүүг дагуулад нэг адраг аваад яв. Битэрийг хангийнхын хошуунд Батцамбрын сааталт хангийнхын хошуу гэж үдээ. Тэрний хойтлын дэнж дээр өвс сайхантай үли тэнд хоноороо та хоёр. Тэгээ маргааш адраг мөр хоёроо дээдлэлтэн тогоон зих гэж айл үдгийг. Тэдний нэг хүүхдийг гуугаад адрагандаа унуулад адраг мөр хоёроо онцлын шар хөндий гэдгийг өксөгөө сунгаараа. Чи өглөө майхнаа ачаад хөдөл наатхаа мордтойгоо үлдээчээд тэгээ доош нь уруудвал одоо тэр улаан толгойн шил дээрээс эргүүлээд дээш нь өксөгөө онцлын шар хөндийн баг давдаг дээр наваач татаараа. Тэгээ маргааш нь бургалтад хоноороо та хоёр цаашаага тонгоогод гэсэн байхгүй юу? Хангийнхаа хошууны тэнд үйжсэн чинь шүн хоноод хоёулаа өглөө би айлын хөвгт гуйж нэг морой мэлжсэн чинь цаахар зүг байгаа хөгшин одоо
Чирма гэж хүн моциклтэй дахиад очихгүй юу? Нэг хүнтэй сундалцсан. Өнөөдөр манайх улсын наадмын руу хөдлөх гэж байна. Би эндээс эцснийхээ хоныг авахгүй явж ийн гэхгүй. Тэгсэн чинь дөвжрөх манд хийгдээ. За хоёулаа юу яа? Өнөөдөр азар хоёроо сонгохоо байл. Хоёулаа хүн танихгүй газар мэдэхгүй болсон зэвгийг дагаад цуг явчих байл. Зэвгээтэй цуг юу? Тэгэл зэвгүүгэн дээрэл зэвгүүгээс их төвд биш. Тэгээд тэнд баг өнцсөө морда хашаанд нь оруулж уйчаал. Морин тэргээ буулгачаал. Тэгэл хэвтээд байдаг. 7 сарын 8-нд штэ. Орон 4 цаг болж хахад наашаа хөдлөө мөөхтийн дэвгээд 24 тоочгийн энтлээ ухаад ирж буугаад хончхад. Тэгээ орон 2 адрагмар 2 тарав гөл хоёлаа. Тэгэл маргааш зүгөө 30 яагачгүй ачаал жавал хөдөлчихөж байгаа юм чи. Тэгэл энэ шижлийн давааны ард тулж ирж бууж байгаа юм чи. Тэгсэн чинь битэр замдаа яах ч уучраа олохгүй хоёлаа. Хээрмөр азрах хоёроос нэг нэмж хөлс аваад би нөгөө хүүхэд маань нэг мороо хөтлөж явж байгаа. Би азрага эмэйл журнал хөлс авчаал хээрмөрөө эмэйл журнал нэмж аваад хөлс аваад ингээ явдал дундаа штэ. Тэгж яваад тэгээ нөгөө хар гидсийн авсан чинь байхгүй хоёлаа сонгосон чинь байхгүй. Тэгэл 10-ны өглөөр энд буучиж байгаа юм чинь. Тэгээ хээрмөрний үе алдагдаад тэгээ 41-ээр давхсан. Хээр азраг маань 58-аар давхсан. Тэгээ алтан бүлгийн содон бэлгэж үгний алаг азраг 3 давхад уяад хориглаад явжсэн чинь жаахан чихмуутай дүлийн үгэн байсан л та. За хүмүүн хээр азраг яаж давх уу гэж байна. 58-аар давхчлаа гэсэн. Эцэг идэж хоёулаа ч хурдан амтан байдаа хүмүүн наадах чинь. Тэгээ би жоохон залуу байсан жоохон энэ юу яриад байгаа. Эцсийн солидог юм байгаа. Эцний солино гэж юу гэсэн үг юм. Эцсийн яд солидог юу гэсэн чинь. Наадах чи хүмүүс нэлээ хар гэж суудсан олон жилийн хар гэжтэй адуу байна. Та хар гэжийг аваад энд дурдсан бол уяан үг нь гайгүй болцсон адуу байна та наадах чинь гэж байна. Эцний яд солидог гэсэн чи. За та би чиний насан дээр мор үйдэг мэддэг гэж бодоод байсан юм да. Би одоо 80 хүрч чинь. Одоо бол мэдэхгүй юм надад их л байгаа юм да гэж. Тэгжсэн байхгүй юу? Тэгж уралдаа тэгээ хээрмөрөө 41-ээр дахиулчаад буцаж байлаа. Тэгээ манай Наваны жигмэд гэдэг хүн чинь Баатарангийн Адууны Наваны хүн жигмэд гэдэг хүн байсан. Тэгээд битэл шиндэс 10 хүн шуурхаа явлаа морой мохон дахиулсан. Ер нь 12-нд ачаалж аваа хоошоо гарч санал 13 яваад 14-нд яваад очсон чинь за яав л гэж ингэж яваад гэсэн чинь үгүй та хоёрыг цаохор зүгийг даахгүй та хоёрыг чон идэх гээд гэж загнаад одоо нахаермөрөө барьж авч үе. Одоо хөлс аваадах чи. Шууд мордуулал хөлс татуулал тэгэл нэмж байгаа хөлс авахлал зүү хараад 18-нд наадан болж хээрмөр ош төрүүлээд тэгээ манай бөхтөр хөрмөр гуруулаад болигдөг холмор маань 4-т төгсөж байхгүй. Хээрмөр улсныхаа хойцон жил 78 онд тасцугга нааш улсын нааданд явж байгаа хонцлын сунганд уралдвал хээрмөр баг 20 дор давхуулчаа тэгээ буцаад очсон байхгүй. Тэгээ зүү харагийн нааданд төмөр замын хойдол тийш нааданд уралдуулж хагаад тэгээд давхиж уралдаж хартны залаа хугараад хартны залаа ясаад тэр нь хугарсан. Юунаас болсныг мэдэхгүй ер нь айхтар их гэмтэл байгаа. Тэгээд уралдахаа байсан мөр да. 1976 оны улсын нааданд бол Данзан ямгаа хээрмөр өнгөсөр яваад барайны доод өдөрт ирээд манайхны 2 моринд дайруулад тэгээ балжингоо хармаар баг хошин тохох шахуу буруу талд нь орсон байхгүй юу. Тэгээ балжингооч манай аавыг ах гэж их хүнддэг хүн биш. За таны моримдөө өөр хүний морийг ч бол минийх төрүүлсэн гээл дайрмаар байна гэж оройн манай дээрээ халиун даагн төрүүлээд балжингоо эхний өдөр ихнээс азраг даагуур давхдаг байсан шүү дээ тэгчүүлсэн нааданд. За тэгээд дараа жил 400 гаруй морь орлсон юм шүү дээ. 76 онд. Тэгэхэд дөрөвсөн. Тэгээд дараа нь тэр 77 онд 668 морь гэж байдаг баг шүү дээ. Тэгэхэд төрүүлжсэн. Яг нь ер нь уяа орохоор тийм их гонцгой дууртлаг бийтэй тэгээд тийм
их майх гэж шүү дээ. Майх мөрөөсөн гэж. Тэгээд буяа ороод ирэхээр бүр майх болдог гэж энэ тийм. Ингээд зураг мөргөнд харахаар нэг ийм л араас нэг хитэн зураг байдаг юм л да. Энэ нэг ийм алцаа санал байгаад идэг. Тэгээд их ааштай хазан тангар нь юу тийм бас их ааш их ордог мөр гэж юу байсан гэж байна. Тэгээд бас энэ чинь тэгээд зүү хараа, баруун хараа гэвсээ ер нь яг 15 төрүүлээд нэг ам үзүүдэд Монгол улс алдарт байж дархны байлжингийн тэр хоёр хар мөрнийх нь одоо тэр улсад ам үзүүдэг харийнхан нөгөө хар мөрнийх нь ардл нэг орсон юм шиг байна тийм. Бүрэгдээ хар мөр гэж. Бүрэгдээ хар мөр. Бүрэгдээ хар мөр гэж тийм. Тэрний ард нэг ож ам үзүүлсэн. Тэгээд улсад нэг 42 удаа авсан. Яг төрсөн дүү эцэг их салаагүй төрсөн дүү солиогүй баг хэр гэж юм орно. Тэр нь бас 8 9 ч бас төрүүлсэн гэж сум орноттой. Яг улсын нааданд дэж уралж байгаагүй юм байлээ. Ахэр мөр нь болохоор ингээд энэ одоо харах даяар одоо 2 жил дараа 2 төрүүлсэн 8 мөр өнөдөө тий. Тэрний одоо энэ бас дээгүүр орох үзүүлсэн амжилттай тиймэр байна хөөд. Монгол төрийн наадам 8 жил дараалан төрүүлсэн 8 хурдны 2 нь Сэлэн аймгийн баруун зүүн хараагийн сав газрын унган хөлгүүд. Түүний нэг нь Түнхэл голын хөвөнд Сарамтын аманд 1965 оны хавар Дөвжирийн халтраг үнээс гарсан эр хээр унга нь хожим төрийн 2 наадам төрүүлсэн Дөвжирийн хээр хэмээх алдарт хүлэг. Даагамд нь нутгийн уяач хинтгий гаралтай майх шаруу гэж хүн шинжиж байя. Дөвжирийн томхоо Оросоогоор онолон уралдаж сумынхаа наадам төрүүлснээс хойш Мандат сумын баяр наадам 6 жил дараалан төрүүлсэн гэжээ. 1972 онд Дөвжир хээрмөрөө буцаан авч зүүн хараагийн наадамд оролдуулж уран бүргэд хэмээх уяачин хурдан хармар төрүүлж хээрмөр анх удаа аман үзүүлсэн нэг. 1973-74 онд хээрмөр сумынхаа наадамд төрүүлж 75 онд улсын баяр наадамд 41 турдлаад 7 дугаар сарын 18-нд болсон зүүн хараагийн наадамд мөн төрүүлсэн. Харин 76 Дөвжир нутгийн нэрд уяач жигмэттэй галуулан улсын наадмыг зорин ирж хээрмөрөө төрүүлсэн бол 1977 онд Бямбаживын дасцыг хээрмөрийг худалдан авч мөн жигмэд уяачтай улсын наадамд очиж уралдан хээрмөр 2 дахь удаага төрийн түмэнхийн алтан жилээр хүлжээ. Улсын наадамд онож уралдсан Ённогийн тавдржиг Цэдэн балдраг бугуун цагаар тайлан чагнаж байлаа. Энэ хурдан буйны хөшөөг 2015 Дөвжирийн Томхоо Орос агсны эхнэр Доржийн Үүриймагийн санаачлагаар унган нутаг Түнхэл тусгамд нь бүтээн босгожээ. Хээрмөрийг бага наснд нь онож уралдаж байсан Дөвжирийн дунд хүү Ордос, аж хүү Оросоогийн оюун батнар болон Бямбаживын дасцыг түүний өр хүүхдүүд Түнхэл нутагтай худалдан хөлөг мордой сойн ууж уралдсанаа. Сум орон нутгийн наадамд 12 уралдаж 11 төрүүлж нэг ам үзүүлсэн. Улсын баяр наадамд 2 жил дараалан төрүүлсэн энэ сууд хурдан ажнаа Сэлэн аймгийн Мандат сум Түнхэл тусганы нэрийг Монгол төрийн наадмын хөлөг мордын цуваанд тодоостоод бичиж үлдээсэн байна. За инхүү үзэгч та бүхэндээ бид 100-ны хөлгүүд нэвтрүүлгийнхаа ээлж дугаарыг бэлтгэн үзүүлээ. Энэ удаа Монгол төрийн их баяр наадамд 2 төрөл 6 харагдсан Танаажвын дамдангийн хөрөн азраг мөн Монгол төрийн их баяр наадамд 2 төрүүлсэн Сэлэн аймгийн Мандат сумын уяач Дөвжирийн хээр, Дасцүгийн хээр гэдэг одоо нэртэй төрүүлсэн алдарт хурдан хээрмөрний талаар та бүхэндээ хүргэлээ. Ингээд дараагийн дугаараар иргэн олзъя.